Дөржийн гудамж эхэллээ. Өндөд орж юм уу? За өрөөмийн түргийн үзэгчтэй өнөөдөр бол бям гараг байгаа. За тэгээд дөржийн гудам нэвтрүүлэг маань эхлэхэд ийхүү бэлэн болоод байна. Тэгэхээр манай гэр бол үзэгч та бүхэнд одоо 2013 оны хамгийн эхний дугаараа бас хүрэхэд бэлэн болоод байна. За тэгээд хамгийн эхний дугаараа бас нэг онцлогтой хүргэх юу гэж бодоод өнөөдрийнхэн дугаарыг бид нар бас нэлээд бэлтгэлээ. За ямар онцлог вэ гэхээр өнөөдрийн дугаар бол үзэгч та бүхэнд яг энэ цаг мөчид шууд хүрэж байгаа. Манай дөржийн гудамдах одоо гэрээс мэн одоо шууд хүрж байгаа. За тэгэхээр өнөөдөр бас манай гэрт онцгой бас олон сайхан зочид бас ирсэн байгаамаа. За би бас буузаа тавьчихсаад яг буузныхаа хажууд ингээд одоо сууж байна. За тэгээ өнөөдөр надтай хамт манай Батаа маань бас хөтлж байгаа. Ингээд Батаадаа болон за манай гэрт ирсэн зочдтой орой минь төргийа. За баярлалаа. За орой минь үзэгчтэй дөржийн гудамжнаас дөржийн гудамж нэвтрүүлэг та бүхэнд шууд хүрч байна. За ингээд бас манад бас зочид ирсэн байгаа. Өнөөдөр бас би бас бараг зочин юм шиг л ойр байхгүй болж байгаа зүйлсэн. Тэгээд зочдтой бас танилцуулъя. Одоо тун удахгүй бас тоглолтоо хийх гэж байгаа. Тэгээд яг хөө тоглолтын талаараа дэлгэрэнгүй бол хэлэнд эхлээд танилцуулъя. За ая зохиогч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Пүрвсүрэн гэж ирсэн байна. За мөн дуучин Ноён Бондгор ирсэн байна. За тэр одоо камер дээр харуулж чинь. За Бондгор явж байна. За дараагийн хүн бол одоо гарч ирлээ. Энэ бол дуучин Оюун Бат. За ийм гурван зочин одоо дөржийн гудамжинд хүрэлцэн ирээд байна. Тэгээд энэ сайхан амралтын өрөө үзэгч та бүхэнтэйгээ бас өөрсдийнхөө санаа бодол, үзэл бодлыг хуваалцаж, сонирхолтой зүйлсүүдийг бас ярьж, тоглолтын талаар бас сайхан ярилцаж, нутаг усны талаар сайхан ярилцаж. За тэгээд ишин юм ярилцсан дөө. Тэгээд манай нэвтрүүлэг шууд явж байгаа. Тэгээд бас уцаар бас холбогдсон үзэгчтэйгээ. Гэхдээ одоохондоо бол мэдээж болоогүй байгаа. Тэгээд юуны төрөнд бас гурван зочиндоо энэ сайхан орой мэндийг хүргэе. Тэгээ хамгийн одоо хүндтэй зочин бол мэдээж одоо Пүрвсүр ах байгаа. За яагаад одоо хүндтэй зочин бэ гэхээр одоо 2013 оны 1-р сарын 18-нд одоо өөрийнхөө ирж яваа цаг сайхан гэдэг нэртэй ийм сайхан тоглолтыг одоо хийх гэж байгаа хүн байгаамаа. Тэг та бас өөрийгөө бас танилцуулаач үзэгчтэй. Аль нутгийн хүн бэ те? За танаа гэрт одоо энэ орой зочилсондоо бас туйлын баяртай байна. Ягаад гэхээр чинь эмэгтэй гэр бүлийн хүн харагдахгүй байгаа болохоор гэр бүлийн хүнийг бас нэлээд хайж зогсож байна л да. Гэхдээ өнөөдөр хамгийн сайхан зүйл нь юу вэ нөхөр? Хүн болж төрсөн. Өнөөдөр хамгийн одоо сайхан үе юм уу да. Тэгээд өнөөдрийн телевизийг сонгоо үзэж байгаа үзэгчтэй бас энэ оройны сайхан мэндийг хүргэе. Би Увс аймгийн Өмнө Говьсумд төрсөн. Увс аймгийн Өмнө Говьсум. Тэгээд одоо 1980 онд төрсөн. 80 оны 8 сарын 8-нд төрсөн юм байна. Оо за. Тий. Тэгээд тэгэл одоо тэнд 10 жилээ төгссөн. Их сургууль бол шинжлэх ухааны технологи их сургуулийг төгссөн. Хотод тий. Техник төгссөн шүү дээ. Тэгээд их сургуулийг та ямар мэргэжлэр төгссөн юм бэ? Би ч одоо механик инженер чиглэлээр дулааны хийх автоматик мэргэжилтэй шүү дээ. Одоо хизэнээс одоо хөгжим зохиож эхлэв мэргэжлэрээ бас одоо ажилт юм уу? Одоо тоглолтоо хийж байгаа юм. Мэргэжлэрээ мэдээж одоо механик тий. Яг тэ мэргэжлэрээ бол яг ажиллаагүй. Тий. Улаанбаатар цахилгаан төгөөхд анх орж одоо манайхны хэлдгээр бол гэрлийн байцаагч гэж яддаг гэсэн шүү дээ тий. Хамгийн ихний мончор л гэдэг байсан та тэгээд хаал дүүрэгт анх орж ирсэн. Тэгээд 1 жил гарan ажилласан. Тэгээд сайхан цаг өглөө эрт Баян шөнө амьдардаг гэсэн. Баян шөнөөс гараад бүр одоо Яармгийн дэнжи дээр очиж ажиллаа хийдэг байл шүү дээ. Тэгээл одоо яг тий бас хүний их цаг үзэх ёстой юм а үзсэн. Өдөр хийх ёстой ажлаа бас хийж сурсан гэдэг юм уу да тийм ээ яг тий ямар ч гэсэн нэг өөрийнхөө хэмжээнд. Тэгээ одоо бол яг тэгээд ер нь бол дууг нэг 2097-8 оноос эхлээл аялалгуу оролдож эхэлдэг. Тийм л байсан юм болов тий. Гэдэг чи 17 настайгаас эхлээл гэсэн үг шүү дээ. Тиймэрхүү л баг. 10 жил байхдаа сах хөгжим тоглох. Дуу хөгжмөр явдаг байсан юм уу? 10 жил сурдаг. Гэхдээ байлгүй байхдаа тэгэл дандаа нэг баяа гитарын дээр тоглоод ингээл явж идэв хтэйс л та. Таны багш гэхээр одоо яг ямар хүн бэ?
Миний багш бол яг одоо Сумандаа байж байгаа. Таваа хөгжим миний багш би. Яг одоо бас тодорхой хэмжээнд бас хөгжим одоо манайхнаар бол онол гэж ирдэг штэ. Тиймэрхүү юм бол зааж өгсөн юм бол Баянгор аймгийн хөгжим драмын театрын бас дарга хийж исэн Чөлтөмсөрөн гэж багш байдаг. Одоо бол Баянгор аймагтай байж байгаа. Хоор мистер гэдэг тийм хүн би. Тэгэхээр ингэмээр өнөөдөр бас манай дөржин гудамд ирсэн зочтой бас бид нэр сайхан дайлдаг байгаа. Юу вэ? Түүгээрээ дайлаа гэх тээ. Би бас буус тавьсан байгаа. Тэгээд бас ундаагаар дайлаа, борцог тавьсан байна. Тэгээд танаа нутгийг бас айгүй сайхан тийм одоо цайтай нутаг болгон бас өөрийн гэсэн нэг сайхан цайтай гэдгсэн. Тэгэхээр би бас цай тавьсан байгаа. Тэгэхээр та бас нутгийнхын цайг бас чанаж бас манай гэрт ирсэн зочтой болон бид хоёрыг бас цайгаар дайлаач. Тийм санал тавиул яаж вэ? Уусдгийн цай гэдэг одоо бүр нөгөө юм бакеттай хүртэл гарсан байлээ шүү дээ. Тийм үү? Тэ? Бакеттай. Гэхдээ манай энд байдаг юм. Энэ хотод бол байдаг юм лээ. Яг аль биесээр худалдаалагддаг. Ер нь шүү. Өөр усаас авчдаг юм байлээ. Манай усын цай гэж онцлог нь юу байдаг хөр зэрэг. Жохон тийм үйлдэл олонтой байдаг байхгүй юу? Үйлдэл маш их олонтой. Тэгээд жохон одоо манайхан бол гашуун гэж ярьдаг. Идээг жоох их хийж өгдөг. Жоо акта гэсэн үг шүү дээ. Акта болгож өгдөг. Дээрээс нь жоохон шар тос орхидог ч юм уу. Иймэрхүү маягаар хийгээл. Тэгээд нэг тэр жормор маягийн юм найруулаад ингэсээр угаал. Тэгээд нэг ямар урам 30-аад минутын ажиллагаа ордог шүү. Эдний ямар урам. Гэхдээ дээр үе нөгөө дугуй болонтол гэж ярьдаг байсан шүү дээ. Дугуй болонтой цай зохиол одоо нэг миний харж байгаагаар бол нэг атгал хийдэг шүү дээ. Ялангуяа нөгөө гал дээр хийсэн цай бол их гоё юмтай болдог. Тий. Их одоо манад бол мэдээж бол гал байхгүй. Гал байхгүй. Орчин үеийн гал байгаа харин. Билетэн дээр ус буцалчлаа. Тэгвэл яг яаж хийх вэ? Эсвэл та наасаа зааварлаа явах уу? Эсвэл та босоод хамт за бос явуулъя. Тий? Хамт ингэж. Тэгээд тэр хооронд бас манай Бата үзэгчтэй холбогдоод манай бас нөгөө хоёр зочинтой бас ярьж байхгүй тий. Гэтэ эхний ээлжинд яг яадаг вэ гэдэг талаар бас манай Пүүж ах хэлээд өгөхгүй. За тэгье. Ааха. Усууд тавьчихсан түрүү буцалцлаад эхэлсэн байгаа. Идэ байсан тий? Тий, идэ байгаа. Энэ ч нэг пакеттэй юм шүү дээ. Тий, идэ байгаа. Тэр болно үстэй. Пакеттой Уг болонт байхгүй юу танаа? Байгаа гэдэг. Энийг юу яачи? За. Задлаад хийж. Гэтэ тэргүй нөгөө яг тийм амттай бол чадах нүггүй юу? Ааха. Яг үндсэн технологи нь бас юу яачихгүй. Идэ бол нэлээ ордог юм тий. Тий нэг атг бол ордог байхгүй. За. Тэгээ ууч чадахгүй байваа. Оонаа гоё байна тэгээд дуугаад тийш. За ямарс 1 2 3 4 5 6 7 8 ширхэг. Амар өтөгдөх юм шүү дээ. Гэхдээ наад гүн нуусаж ерөөхдөө шингэндүү шүү. Шингэндүү баг. Шингэндүү баг тий. За тэгвэл 10 хичи. За нэг 11 хүн хичи. За оноо бэлэгдээд 13 хичи. За. Хогч 18 ч 18. 19 цагаас 19 хийчихгүй юм. Яа одоо арай гитэрнэ. Энэ яадаг вэ шүү дээ. Одоо энэ юу их хийдэг айраг майрагтай газар бол юу яадаг шүү дээ. Айраг уугаад өдөрчөнгөө байгаад шүү дээ. Манай усынхан ч юм бол дандаа гоё цайгаа уус оргоод. Тэгээ ер нь бараг л одоо цай ууж юу хөргөөдөг өдр гэж ярьдэн шүү дээ. Юм ярьж одоо капа авдаг гэдэг шиг. Тэгээ дундаа нэг одоо хоёр ихч имээ тий. Дундаа цай тавиад суухад бол нэг 3 дах цай ууч шүү. 3 дах гэдэг чинь нэг 15 литр үү. Бараг тэнтрээ 10 литр тий. 10 гаруй литр л болчихно л доо тий. Тэгээд хамгийн гол маш гоё буслаж байгаа л энийг чи шүүгээл. Тэгээд дараа нь шүүсний дараа жоохон цай буцааж хийж байгаа л сүү хийгээл. Тэг сүүгээ буцаасны дараа нөгөө юу өсөл цайгаа аваач хийгээл. Тэгэл тэрийг чи самраал. Тэг нэлээ их үйл ажиллагаа болд юм а. Тэг бас тэг технологи нь яг зүгээр уг нь гал дээр байсан бол гоё хий. Одоо жоохон буслах чи тий. Тэг одоо жоохон буслах чи. Тэгээд пакетын задарчих байгаа. Гайг бах уу энэ шар тус бас авцсан байгаа. Тий шар тус хэрэг болно гэсэн. Тэгээ энэ 10 гурил. За. Тэгээ 10 гурил авцсан байгаа. Тэгээд 10 гурилтаа бас сайхан багсраад хийх билгүүдээ тий. 10 гурилыг яагаад танад байсан юм уу чи авсан юм уу? Би харин өнөөдөр бас нэг арай өөр хоол хийж үзье гэж удаад 10 гурил авсан. Тэгээд хэрэг болох л баг л та тий. Чи тэгтээ жоохон судалгаа хийсэн бай. Судалгаа хийсэн бас тий. Усын юм энэ төр гэдэг шиг юм тий. Гэтэ яг би юу яа? Та нарт гоё 10 гурилаар цай чанах юм чи. Сайхан 10 гурилтаа одоо нэг хүнд юу яагаад их вэ?
сайхан 13 талаар багсраа сайхан нэг гоё усын гурил зурч өгье. Тэгээд цайтайгаа хойлоод. Тэгээ бас сонирн байг л дээ тий. Хоёр тус 10 бууцдаг байгаа. Бууц тавьсан байгаа. За манай болон ирсэн байна. Суучих. Оюун бат хоёр ирсэн байгаа. Тий, тэгээд бондгороор сонь сайхан юу байна? За надаар бол доо ямар ч хүлээж байгаа юм байна тий. юм бол байна дөө. Тоглолтод бол орно шүү дээ тий. Одоо манай хоёр жичин маань хамгийн гол нь хоёр жичин маань дуучин бондгор оюун бат хоёр маань мэдээж одоо энэ ирж яваад цаг сайхан гэдэг тоглолтод бол оролцох ийм хүмүүс байгаа. Тэгээ бас төлөөлж бас ирж байгаа маа. Тий, бид хоёр төлөөлөд байхаас илүү яг юм ах шиг бол их Монголын олон хүний гоё аялгуугаараа байлдан дагуулж байгаа. Зөвхөн төмөө олнооч олон дуучдыг бас их сүлийг их гайхшруулад байгаа. Нэг 3 дуулаад за одоо бол пүүж хас гоё дуугаар гардаг хүмүүс янз бүр яриа авах гадуур их гардаг гэсэн. Тэгэхээс тэгж байгаа юм шиг ингээл ерөөсө хийсэн дуу болгоно хийдэл бол гэдэг байхгүй. Тэгээд ер нь бол дууч тоорондоо ярьдаг болцсон. Бүрсүрэн биш пүчхаун болгоод битхаун гэж хүний хойд төрөл Монголд пүчхаун гэж төрсөн. Тэгээд зүгээр хийсэн ч зүгээр ингээ за тийм ая хийчих юмгаа бодож явах тэр аян хийд болоод эхэлчихсэн гэсэн. Бодож яхад тийм бодож явах. Тэгээд толгойнхын та нарын телевизээр хэрвээ сайн хардаг бол яг энэ ч нэ ингээ цоорхоо үснэ ингээд. Тэгээд яадаг гэхээр энэ тэнгэртэй холбогдсон юм шүү. Тэгээд ая хийх болгонд нэг ширхэг үс байхгүй бол. Одоогор нэг 200 300 бараг дуу хийж нэ. За нэг нилээд үс байхгүй халзарж байгаа мэдээж өөрөө дарж мардаг. өөрөө тийм байгаа юм. Тэгээд ер нь яг төлөөлөхөөс илүү яг би зүгээр нэг юм хэлэхэд энэ манай бүх гоё дуучид явж байгаа талд. Пүүж яахтаач гоё ороод яриад миний ахын тоглолт болох байгаа. Ингээд нэтрэгээл уран бүтээлээ яриад тэгэл яг танаа телевиз дээр л хамт ингээд гоё урагж ирж байгаа бит хоёр боловч те одоо бус телевиз нэтэр хаана газар манай бүх дуучид бол ингээд сайхан явж байгаа. Тэр энэ үний төлөө айгүй олон гоё сэтгэл зүрхээ зориулдаг шүү дээ. Ягаад гэвэл пүүж маань энэ дуунууд яагаад хийд болоод төмөө бол яагаад дуу шимтээ дагаад дуулаа сонсдог вэхээр тэр олон хүнийг баясгаж байгаа хүн доорож нэг тийм биз тэ нэг 500 мянган хүнийг бол одоо 500 мянган хүнээр бол одоо өөрийгөө хайрлуулах хэмжээнд бол байгаа байхгүй. Тэгэхээр тэр тоонд энэ манай Монголын нийтийн дурлалын хідэн дуучид бол байна. Ахыгаа хайрлаад ингээд хүндлээ сайхан хамтдаа ингээл дэмэндээ дээсэрчэндээ шүү дээ. Тэгээ бид хоёр ингээ сайхан дүүн ингээл хамт ирсэн. Нэгсээр сайхан бууцтай айлд ирлээ. Бондгорын одоо жишээлбэл ая зохиогч продюсер ах бондгорт яг ямар дуу өгчээсэн юм бэ? Бид хоёрын анхны тохиол учирлууд их гоё. Тэгээ ер нь яриул одоо баг танаад баг 8 хоногоос нааш. Хамгийн наад. Тэгээ яг бид товчхон ярихад бол бид хоёр танилцаад одоо 7 8 жил болж байна. Энэ хугацаанд бол би пүүж яхтаа айгүй олон гоё юм хийгээд тэгээ ер нь яг шударгыг би хэлэхэд би пүүж яхаас дуу авахаас илүү өөрөө их мундаг биш та. Би нэг 5 6 4 5 насны зэрэгтэй. Тэгэхэд бол их энэ хүний дуу зохиож байгаа тэгээд дууг нь авч дуулахаас илүү би айгүй гоё ахыгаа гэж үнэлээд энэ хүний явж байгаа амьдралын тэр зам мөр бол амар олон залуучуудад аюу өөр айлтай. Гоё нөх хүн тэгдэж шнэ зөв яваа өөдөө өнгөрж яваа дугаас зүгдж амьдэрдэг болохоос хизээ урууж байгаа шааргаж байгаа дугаас зүгд ингээд нэг хүн юм яриа байдаг шүү дээ. Би бол ахыгаа яг тэгж л үтээ. Тэрэн дундаа уран бүтээл тэр юм юм явдаг. Пүүж явах дээр хийсэн бол одоо за Монгол одоо хүмүүсийн сайхан бадраад гоё нэг хөөрхөрөө дуулдаг миний найз гэж нэг гоё дуу байт. Одоо хондгоо өргөө хоёлаа тий. За хайрын солонго гэж одоо бас манай Монголын бүх гоё залуучууд сайхан дагаад ингээд дуулдаг нэх гоё хайраа ингээд бодоод дуулдаг тийм хайрын солонго гэж дуу байна. Одоо тэгээ бурхан ээжгээд аюу гоё дуу хийсэн байж байгаа. Мартас их хөрсийн баяр хоёрын хооронд л ерэн цацж ирнэ эхлэнгээ бодсон төлөвтэй байж байгаа. За сая амжилт төсийгээд одоо манай самандын жавхлаахын мөчлөг нөгөө л алдарт пүчховны ая гэж тийм амжилт төсийгээд аюу гоё дуус одоо эфемер бол сүүлийн үед амар хийж эхэлж байна. Би сая өөрөө би ч сая он гаргаж чадаагүй шүү дээ. Хятад Бээжин рүү тоглолтоор явж байгаад тийм нөгөө хил хаагаад оос олдоход тэгс нөгөө гарч энэ 20-нд орчд юм байна шүү дээ. Тэгээ тоглолт моголтоо хийж дуусчаад 2 нь нэрчсэн. Тэгээ нэг одтой бүжиглийн шоунд орцоос болохоор 3-нд гааланаас уучраас бас төрүүлж юуны магадгаас гордоод 3-нд бас амжиж ирээд. Тий, гаалаад орсон. Тэгээд гаалаад ороод тэгээ байжсэн чинь
хүмүүс ингээд амар гоё ярьдаг шүү дээ. Ямар гоё дуу гаргасан юм бэ? Тэ миний найз шиг гоё дуу байлаа мэлээ гэл. Тэ ингээд сая нэг 2 3 тоглолт моглол арга хэмжээнд ингээд дуусан чи хүмүүс дагаж магаж дуулж бүр мэддэг. Тий тэгэнгүүт ингээд би чи өнгөрөөл нөө бүж ахраа бол ярьж байгаа юм чи. Хоёулагийн дуустай амар гоё шүү бүж ахраа. Яг бүжхон юм да. Тий ястаа бүжхон. Тий их гоё. Одоо манай Бадралмаа Бат хоёрын ч гэсэн одоо ингээл тий бүжахаас авсан 2 3 дуу дараалал араараас хийд болоод одоо хүмүүс амар их сонсдог болчихсон шүү дээ. Тэгээ Бадралмаа Бат хоёрыг одоо хурим тий хурим мөрмийг бол одоо энэ хоёроор төсөв энэ хоёргүйгээр төсөөлөхгүй болчихсон шүү дээ. Тэгээ энэ хоёр чи ядж яхад одоо хуримын сэцэгээр олдохгүй. Зэрэг Хуримын дуу анх дуулжсэн. Тий. Хуримын дуу. Оюнбат бас тий Пүрвсүрахын тухай. Тийм, яаж хамтарч ажиллаж гин. Мэдээж бүжахыгаа бол бас да бүжахы чинь 3 дахь тоглолтон тий. Тэгэл анхны тоглолтоос нь ахуулаад манай Бондор сая хэлж ийн л да тий. Бүжахтаа нөхрлөө дүүн болоод 7 8 жил болж гин гэж. За тэрнээс бол би бас хамаагүй өмнө юм байна л да. Бүжахыг анх яг гой дуу зохиож явахад би хажууд нь байсан. Бүх дуунуудыг гой сонсдог байсан. Би яг гой дуу зохиогоод Бадрал Битхойрыг дууддаг байсан байхгүй. Тэгээд ерөөсөө бүжах яг би одоо тэгж бодож шүү. Бүжахыг нэг эрэгтэй хүний дуу гэх юм бол надад дуулчих гад эмэгтэй хүний дуу бол Бадрал дуулчих гад тий. Тэгээд би тэд ярьж хагаад үгээ бүжах энийг одоо тэрэн дуугийн энэ хүнд өгвөл гоё яах вэ гэд. Бүр анх бүжахын яг бүр анхны дуунаас нь би мэднэ. Ер нь бол яг бүжахын хамгийн гоё дуунууд нь миний бодлоор юу штэ. Саянаг бол би хамгийн сайн мэдээ. Одоо манай Боёнагийн дуулдаг. Саяна бол анх бүр зохиогдсон байсан дуу байхгүй. Тэр үеэс нь ахуулаад бүжахтайгаа цаха ах トゥ нар болоод тэгэл анхны бас уран бүтээлүүд одоо Битхойрын энэ цомог гарсан 2012 онд. Тэгээд энэ цомгийн маань нэрээр нэрлэгдсэн Хоёулаа гэдэг дуу маань бас бүжах юм дөө. Одоо сүүлүүд бас гайгүй өөрхөн бас явж байгаа тий. Тэгээд бас Битхойрын ерөнхийдөө одоо сүүлийн үед бас хүмүүс хэлж л байгаа л да. Үнэхээр гоё дуу болсон байлиг манай зүрхний наран гэдэг Битхойрын бас уран бүтээл тэр дуу маань бүжах юм маань дуу одоо Битхойр чинь бид чинь энэ дуугаа зохиогоод бас 4 5 жилийн дараа дуулж байгаа шүү те. Анхнаас нь зохиодсон байсан. Тэгээд Битхойр бас дуулах гад бас энэ тэнд ажилтаа тэгээ бас хүүхэд төрүүлээд ихнэр маань те. Битхойр чинь гэр бүл их хаа. Тэгээ бас хүүхдээ том болоод тэгээд Битхойр чинь 10 онд дуулсан юм аа. Тэгэл ерөөс 11 оноос хэлсэн. Тэгээд наран мандала гэдэг. Өнөөдөр бас Бондор Битхойр бас дуран бүтээлчдийн төлөөлөд танаа нэвтрүүлэгт орж байгаатай маш их баяртай байна. Тэгээ та хоёр ч гэсэн бас ажлын амжилт хүсье. Танаа гэр сайхан гэр байна. За баярлалаа. Гэр чи бас өөрчлөгдсөн байна уу? Тий, манайх чи шинэ гэртээ орсон. Бас урд нь үзчихсэн даа нэвтрүүлэг та хоёрыг. Манай галтайгоо нэлээ өөрчлөгдсөн. Тэгээд бас боос одоо удахгүй гарна. Юу цай нэлээ буцалчлаа. 13 эдээтэй цай байна. Тэгээд өмнө нь бол за үзэгчд бол Бүжахын олон сайхан дуунуудыг бол сонсч ирсэн. Тэгээд тойр бас Бүжахын нутгийн яг гарынхын цайг бас амсах хөл одоо бас олдож ирсэн лээ те. Яг нөгөө нэг утга гэдэг утгаараа битэр чиг адилхан цай шаал. Манай Бондорч бас өвсөх шүү дээ. Юм хийх Бондороос Оёдгийн яш аягаар уу? Би Төв аймгийнх. Төв аймгийн. Тийм, Төв аймгийн яг 100 модны хөвгттэй. 100 модны. Яг Төвгийнх. Одоо тэгээд яг Оюнбат ерөнхийдөө урлагийн сургууль төгссөн баг тийм. Би 2008 онд соёл урлагийн сургуулийн дуулаач анги төгссөн, дуулаач анги төгссөн. Юу хогны 2002 дээр манай Бондгор очижсэн шүү дээ. Бид нэр одоо манай энэ тоглолтод орж байгаа Хосоо байна. Тэгээд Намсрaan орсон. Бид нэг анги л та. Намсрaan оруугаа. Намсрaan бид өөрөө юун дээр хогны 2 дээр манай Бондгор Бүжахын төр маань бүгдээр очижсэн. Бид нар тийм бүр эртний уран бүтээлийн холбоотой ах トゥ нар нөгөө юугаач мэдэхгүй тий. Энд тэнд ингээ гүйж идэг сургууль соёл оюутнууд гэж хэлэх юм уу. За одоо бүр хүмүүст одоо хамгийн ахраар ойлгуулдаг үл юу гэдэг юм бол яг хин ч шах байхаас ахуулаад нэгнийгээ мэддэг нөхрөлдөг гоё тийм гоё найзууд л өдий хүртэл ингээл яг одоо хамтдаа байжлах тий. За тэгэхээр бас хамгийн онцлогтой нь өнөөдөр доржийн гудамж нэвтрүүлэг доржийн гудамжнаас шууд явж байгаа. Тэгээ үзэгчд маань бас чөлөөтэй бас холбогдож болно. Манай утас шууд утас 1941 гэж яг юм. Гэхдээ айлд байгаа юм чи би одоо телевизийн нэвтрүүлэгт байгаа юм шиг ажиллахгүй шүү дээ. Тийм болохгүй шүү дээ. Гэртээ байгаа манай гэртээ байгаа юм чи дээ. Үзэгч холбогдож байна. Сайн байна уу танд? За байна танд оройн төргий. Баярлалаа та нарт оройн төргий. За баярлалаа. За хэн блэ? Бүгдээрээ танилцъя. Танилцуулаарай. Намайг Батмөх гэдэг юм уу? За. За Батмөх манай зочдтой юу ярилцмаар байна? Юу асуумаар байна?
за пүүжахта одоо тоглолт намжид төсөө. За баярлалаа. Таны тоглолт айгүй гоё болдог шүү. Тоглолт ч даавал орч үзнэ. За баярлалаа. Өөнөрөө найзуудаараа иж үзээрэй. Найзуудаараа гэсэн. Тий гоё найз гэдэг дуу хамт дуулна шүү нэг тэрэ. Бондгор найзуудаараа ирэх юм бол Урлагийн амжилт хүсье. За баярлалаа. Хайртай жоо өөртөө нэг уулзаж үзэх юмсан. Харин болно. Бид нар энэ ямар нэг гарагт өөр гарагт байгаа юм. Монгол гэдэг хэвчээ хүмүүс тааралт шүү дээ. Тоглолтын дээр уулзах. Тоглолтын дээр одоо уулзсан Октнэр уулзч болно гэж. Тастай ямар утгаар яах вэ? 88. Тэрийг бол манай нэвтрүүлэг дууссаны дараа та холбогдоод авчиж болно. Тэгэхгүй бол одоо энэ чинь шууд явж байгаа учраас Улаанбаатар даяараа пүүж ах руу залгаад шүү дээ. Бараг хүүж яхаа олдохгүй дээ уцаараа. Тэрний оронд зүгээр тоглолтын очиж үзээд тэгээд ардуур очиж шууд яваад очих юм бол чи шууд авчих. Уулзсан шүү дээ. За баярлалаа. Зүгээр ярих уу. За тийм. Октнэрийн дуурайгаас хамаагүй залчуул одоо эхнэр мэлтрийн сүйд тусгаж гэдэг. Пүүж яхаас гэр бүлээ танилцуулаач. Гэр бүлтэй юу? Бага байлгүй байх. Юу нэр бодож штэ. Бодож Юу илээ гэр бүлтэй амар удаа Пүүж ахаар сая. аль гэрүүлээ. Пүүж ахаар сая цай самштай. За ихнэрээ танилцуулах найз танилцуулах. юм явсан. Ихнэрээ танилцуулах найз охиноо танилцуулах гэж бодчих. За Би энэ анхаарал бүх анхаарал энэ л орчод байна л да. За би танилцуулах. тэр оронд үзэх. За манай ихнэр буян дэр гэж хүн байдий. Баано. За үзэх хэрэгтэй. За баярлалаа. Амжилттай бүжээд хоёртай хийх гэдэг амжилттай манай нутгийн залуу. За баярлалаа. Таны нутгийн цайг бас чанж гин. Таны нутгийн цайг бас чанж юм. Зодоо дөрч цаа үрч. Танаас чи уумар үстэй. Энэ дуугач. Цаанаас ч уучмаар шүү дээ. Бондгор чи жоохон төрөж. За. Бондгор төрөөч хийлээ. Манай нутгийн ихчтэй намайг тухраач мараач гэж таалчнаа. За хяа пүүж ах ихнэрээ танилцуулж ирсэн шүү дээ тий. Гэр бүлийнхээ. Манай ихнэр буян дэлгэр гэдэг. Их цас их сургуулийн одоо хибэ гэх мууж гэж юу лээ? Хибэ гэж салбар байсан юм л шүү дээ. Урд байд юм л шүү дээ. Тий. Гадаад тий. Эхлээд их засагтаа 2 жил сураад дараа нь хууль эрх зүйч мэргэжлэр урагшаа хибэ төгссөн. Хуульч мэргэжилтэй, эрх зүйч мэргэжилтэй. Тийм өсгөвье. Хоёр охинтой. Оо зөө. Одоо нэг хэсэг нэг солонгос кино гарч яхад хоёул нэг жанго өмгөө нэр өгсөн явчихсан. Тэгээ нөгөө нэрийг мартлаа шүү дээ. Тэгээ тэр шиг ингийн ихтлгэн гэдэг хоёр охин байна. Хоёлаа энэ 44 Том нийттэй. одоо 8 нас. 8 настай. Бага нь 7-тай. 7-тай. Нэг насны Нэг насны зөрүүтэй тэгээд хоёлаа нэг ангид нэг ангид орно. Оо зөө. Жилийн зай даваалцсан юм шүү. Одоо тэгээд пүүж яхаа нэг хүү гарах тий. Тоглолтынхаа дараа бас том байж. Одоо ярьж байгаа Ер нь бол яригдж байгаа юм байна тий. Өнөөдөр бас манай нэвтрүүлэг шууд явж байгаа болохоор бид бас үзэгчтэй маш ихээр хүндлэх хэрэгтэй байгаа. Үзэгчтэйгээ маш ихээр холбогдно байна уу? За сайн мөн орой минь амралтын өдрийн минь. За сайхан амарч гинөө та өөрийгөө танилцуулахгүй юу? Байна уу? Бимба найз нь. Пүүж ахын бимба найз нь байгаа юм байна шүү дээ. Жоо буслах чи тий. Тэгээ. За баярлалаа. Найздаа тийм байна. Бимба гээд манай их сургуулийн найз. За. Гэ яг зүгээр чамаг яг тиймэрхүү маягаар бас яг их сургуулийн нөхдөч бас яг ийм байдаг. Дандаа явуулсараад манай найз төрөг сая чонд яс. За баярлалаа бимба найз. Чамаг жоох магтана. Тэгсэн чинь саяхан нэг манай найз чонд их явдаг. Саяны холбогдсон. За. Тэг чамаг нэг чонд авч явмаар нэг явуулдаг. Тэгэл нэг ийм үргэлэг болоод би ч тэр мэрийг мэдэхгүй юм чинь. Тэгэл дээш яргал ингээл дээрээс л үргээл яваад исэн. Тэгээ би нэг камер өрцөн зогсож исэн байхгүй юу? Гээл татаал ингээл нилээ юм болоод ингээл бас нэг гоё чоны дүрс олоод авчихсан гэж зогсож исэн чинь манай хүн чинь нөгөө чон үргэж хаад утсан дээрээ ингээд шал өөр юм бичиж яваад байхгүй юу? Тэгжээс чинь чон дээр нь юу ороод ирчих. Камерын дээр чон ороод ирэхгүй юу? Тэгс чинь чон
чон гэдэхгүй тэгэхээр би дандаа л нэг тоглож идэг. Тэгэхээр юу чон байдгийг гээл тэгсч тасгаал явцдаг хажуугаар. Тэгээ нөгөө чоноо нөгөөдөг чинь бууцсан юм байл л дээ. Тэр хооронд би нөгөө сандраад фокус алдуулаад камерад татчихсан юм чи. Нөгөө чоноо хайгаад бол манарцсан хоёр чиг. Камерын фокус алдаад таны фокус. Манай их сургуулийн найзууд их тийм сайхан залуучууд байд юм уу? Одоо тэгэл олон сайхан салбарт ажиллаж байна. Бид нар бас оюутны байгууллага их авч явдаг тийм их нийгмийн идэвхтэй тийм оюутнууд байсан. Бүгд оюутны холбоо гэж байгууллагад ажилладаг. Би соёл урлаг талын хариуцаад явцдаг лээ. Тийм. Тийшин бас оюутны юмд оюутан багтаа зөндөөш дуулсан, бүжээгхэн зохион байгуулсан. За тэгээ үзэгчид бас бидэнтэй холбогдож байна. За манад чамчин бол мэдээж одоо бас танилцуулъя те. Хөгжмийн зохиолч, ая зохиогч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан одоо Пүчхон буюу одоо хөрөмсөр. За тэгээд мөн одоо тоглолтод нь оролцож байгаа дуучин Ноён Бондгор, дуучин Оюнбат. Доржин гудамжинд одоо зочилж байна. За тоглолтод бол мэдээж маш олон дуучид оролцсон. За би үзэгчдээс холбогдохоос өмнө бас танилцуулъя. За ирж яваа цаг сайхан гэдэг нэртэй тоглолт байгаа. За тэгээ тоглолтод бол мэдээж Монгол Улсын гавьяа жүжигчин Жавхлан, Монгол Улсын гавьяа жүжигчин одоо Эрдэнэ цэцэг, Лослын Болдбаатар, Бямж жаргал, Ариунбаатар, Батсайхан тий Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан байгаа. Тэгээ Мөнхбаатар, Буян жаргал, Наран туяа, за Түр мандах, Отгон гэрэл, Мөнх баяр, Ноён Бондгор, Төмөн үлзий, Жимсээ, Хос баяр, Бадралмаа, Оюнбат, Чин баяр, за мөн одоо Сүрэн лам, Болд, Жигүүр, Мөнх амьдрал гэдээ бас энэ залуу байгаа шүү дээ. Тэгээ Нэмхүү, за мөн одоо бас одоо та бүхний сонсох дуртай дуунууд эзэн болсон Гэрэл чулуун, Орсоо, Алтан үеиг гэх мэт одоо үеийн болон мөн одоо шинэ үеийн бас сайхан залуучууд оролцож байгаа ийм тоглолт болж байгаа. Мэдээж одоо энэ дуучидтай хамтарч ажилладаг хөгжмийн зохиолчсон ийм хүн байгаа тийм ээ. Бас зарим үзэгчтэй бас танилцуулъя. Тэгээ тоглолтоо ихж байгаа маа 2013 оны 1-р сарын 18-нд 19 цагаас тоглоно. За тоглолт бол Монгол бүхий өргөнд болох юм аа. За ингээд үзэгчтэйгээ бас өргөжлүүлэн холбогдъё. Доржин гудамж нэвтрүүлгийг та үзэж байна, шууд үзэж байна. Шууд утас 1941 тэр дээр байж байгаа. Эцсийн дугаар. Шүү дээ. За байна уу? За ингээд үзэгчтэй удажлаас уцаахгүй. Би бас үзэгчтэй хэлмээр байна. Өмнөх оны 2012 онд одоо Доржин гудамж нэвтрүүлгийг Батайт дээр хөтэлдэг байсан. Тэгээ Батай маань бас өөр одоо арт түмний эндэргээ сайхан нэвтрүүлгийг хөтлөөд тэгээд Доржин гудамыг хөтлөхгүй хэсэг завсарлаад 2013 оны хамгийн ихний одоо дугаарыг манай Батайтайгаа эргээд хөтлөж байгаа байхгүй. Тэгсэн чи Батай маань амар даруухан болчих. Нөгөө байна. За үзэгчд бүч байна уу? Тамаа. Байна. За шууд нэвтрүүлэг холбогдсон байна. За та бүхэнд оройн төргий. За оройн төргий. За. Би найз бүжидээ тоглолт хийж байгаас намжиж найз нь очиж үзнэ. За. Тэмбэ. Найз форма. Оо за. Форма найз. Баярлаа. За. Мартин дууч форма юу? Мөн өглөө нэг нэвтрүүлгээр бас орж ирсэн чинь хөтлөгч нь стач өглөө эрт гарахтаа юу яач баах найзууд руугаа ярьсан биш үү? Хэлсэн үү? Тий, тэгээд маш олонтой хүн л гэж би өөрийгөө боддог. Тэгээд тэр найзууд маань бас үзэж байгаа байх л та өнөөдөр. Ер нь тэгээд яг урлаг соёлоор явсан хүмүүс асар их найзтай болд нь шүү дээ ер нь. Хаал явсан, хаашаач орсон тэгэл нэг хүн таньдаг хүн байж л идэг байна уу? За сайхан амарч гинүү та. За. Багш байна. Гон зургуулын багш. Оо, сайн байна багш. Манай багш ч гэсэн баруун зүгээс олгогч штэ. За, баярлалаа багш. За. Нутгаас холбогдож байгаа шүү тийм үү? Гэхдээ хаана энд ирсэн мөн уу? Юунд дэдий? Толгойд дэдий манай. Зөв толгойд байгаа. Миний пиццгийн багш. За тэгээ үзэгчд бол маш ихээр холбогдож байгаа байна. За, сайхан амарч гинүү та? За, оройн төргий. За. За, таньжаа. Баярлалаа.
Одоо болдог бол ингэчмээр байна. Яг нөгөө нэг сүүлийн ингэ зурагт гарна шүү дээ. Зурагтнууд LCD одоо янз бүрийн зурагтууд ингэ гараад эндээ камертай. Тэгээ шууд нэвтрүүлэг телевиз явж хахад бид нар ингээл ярьж байгаа боловч нөгөө уцаар холбогдож байгаа хүмүүсээ шууд бас гэрийг хараад царийг нарчдаг. Тэгээ интернетээр болж байгаа юм. Тийм болч бас их гоё тий. Одоо өөрсдөө ч бас зурагтаар холбогдсон хүмүүс зурагтаар гараад зурагтаар тэгэл 5 жил байлгүй тий. Гэхдээ тэр технологи ойрхон ирсэн байгаа гэдэг. Одоо ерөөсө бүх зурагтууд нь интернеттэй болчихсон байна тий. Цай яаж бүж яах. Тэгээ бүж ах юу сүүл одоо ингэ буцлах чинь. Одоо буцлах чинь. Гэхдээ арай буцлах болоогүй. Бууз бол одоо яг 5 минутын дараа гарлаа бодгороо. За байна. За байна. Байна. Та холбогдсон байна? Тий. Пүүжэд баяр хүргье. Зориг ах нь байна. Ятхан холбооны тэргүүн. Оо сайн байна. Сайн зэрэг. Пүүжэд шиг хэдэн цагийн өмнө таарсан. Тэгээ пүүжэд нэзүүгээ орох гэж хэлээгүй шүү дээ надад. Сюрприз. Визээ харбор танаад үргэлтэй. Ховэр гүйцэд гараад ирсэн. Тэгээ ер нь манай пүүжээ ихөр хоолойд одоо чи үлээ нэг сарын 18 тоглолттой байгаа тий. Тэгээ нэг сарын 18-ны тоглолтноор бол Монголын ятгын шуулга бүрэлдэхүүнээр бас 9 ятгтай 9 хэдийн тоглоор манай бүж 9 ятгтай дуулах юм байна шүү дээ. Оо бүж ах өөрөө дуусах юм уу? Тий, бүжээс өөрөө одоо миний бодлоор бол ятгтай их хөл дуулах юм. Сюрпризийн задлж боллоо тий. Ятган их цогцдог. Тэгээ бүжээс бас өөрөө ятганд их хайртай байгаа. Тэр талаар бас ярихгүй байна. Амжилт хүсье. Дуун доктор монголчуудыг нэг сарын 18-нд болох пүүжигийн тоглолтыг үзээрэй гэж ятгын холбооны тэргүүний хувьд ятгтай зүйлд уриалж байна. Бүгд баяр хүргэе танаас. За одоо хэдүүлээ нэг жоох ярилцъя. Тий одоо жоох ярьж. Ингээ үзэгчтэйгээ холбогдоод байвал одоо нэвтрүүлгийн маань бас цаг дуусчихэ тий. Манай ятгын жуулга бол саяхан бас гавьяа жүжигч үлзүүрч гавьяат алтан дуул багш интер нийлж ятгын жуулга байгуулсан юм лээ. Би бас их юм дандаа олзуурхаж хайж явдаг хүн болохоор л бас нэг ятгтай нэг хэдэн дуу хийчихсэн гэж бодож мөрөөдөж явсан учраас ятгтай нэг 3 дуу 2-3 дуу хийсэн. Тэгээд ятгын жуулга маань бас очиж миний тоглолтод оролцсон. Тэгээ хамгийн гол нь яг бас хүн сэтгэл хөдлөхөөрөө ингээд ийм зурагтаар ингээд шууд нэвтрүүлэг явуулж хахад орж ирэхгүй байх гэж эзэж байхгүй шүү дээ. Бас юм ярмаар санагдана. Зориг ахта баярлаа. Ятгын жуулгыг босгох гэж одоо олон одоо цаг минут өөрөөс нь бас угсалж яваа. Ятгын жуулгын охтууд ингэж сайхан охтууд бас ингээл өдөр шөнөгөө тэнд бас дууга бэлдээл өөрийнхөө уран бүтээлүүдийг манай бүжихийг бас ярьлаа шүү дээ. Ятганд их хайртай гэдэг. Айланд нь хайртай. Сайхан охтууд нарган шүү. Бүжигч уучлаарай. тэгээ ерөөсөө юм хэрэглэх. Бид нар нөгөө ингээд бид нар ингээд нөгөө тоглоод нэг ах トゥ нар найз шиг ингээд байдаг болохоор хамаагүй ингээд угаасаа та нөтөрч тийм чөлөөтэй гэдэг. Тий манай гэрэлсэн байгаа Ойрлол тийм үү. Яг үнэхээр гайхамшигтай алаа боо юу гэдэг утгаараа. Тэгээ хамгийн гол нь манайх одоо чөлөөтэй. Нэг юм асууж лавлыг гээд би орж ирсэнээс хойш бодлоо та. Энэ дорж гэдэг айлын гудамжинд байгаа даа юм уу? Дорж гэдэг гудамжны айл байгаа. Амрын гудам, жинвшин өргөнчлөө, одоо их тайвны өргөнчлөө, тэрний гудам гэдэг. Тэр шиг одоо манай яг манайх чинь байгаа газар доржийн гудам. Тэгэхээр доржийн гудамжинд айл байгаа юм уу? Баян зүрдүргийн доржийн гудам. Энэ байгаа энэ газар доржийн гудам гэдэг газар өөрөө одоо манад ирсэн байх шүү дээ. Тэр гудамжинд биш гудамжны айл тийм үү? Айл тийм. Доржийн гудамжинд байрлах. Шок юм юм асуу. Тэгээд энийг орцсон хүн бол асууд юм аа. Тэгээд сонир болж гудамжинд хоолмол цай байж байгаа суугаад юм шиг. Тэгэхээр бас гайхсал баг тэгээ таа. Одоо гол нь энэ нөгөө нэрийг яах гэж өгсөн бэ гэхээр манайхан чинь те залуучууд тэр тусмаа за хаана уулзах уу? Ихтлгүүрийн хажууд. За тэр баарны хажууд инээ тэрийг нэрлэдэг. А тэр байгаа газрууд чинь яг өөрийн гэсэн нэртэй гудамжтай, өөрийн гэсэн адрес хаягтай шүү дээ те. Одоо жишээ нь хэнийг бондогороос танаа хаана амьдэрдэг вэ гэж асуул чи нэг л газрын хажууд гэж хэлнэ утгаас яг тэр гудмын тэнд гэж хэлж одоо бас
Тэг нэрээ бодоод ч хүмүүс дандаа хаана гоо гэхээр дандаа нэг баар, буудал, тим юм баримжаал заадсан тий. Тэгэхээр гадныхан бол тэгдэггүй юм бэ? Тим стрит ийм юу гэд яг бүтнээр нь хэлдэг юм байлээ. Тэгэхээр бас энийг бид намайг яг Сан Францискод байхад яг тэгжсэн нэг. Надаа яг гэрээ тэгж гадаадаар гоё зааж өгчээсэн байхгүй юу? Америкт бол Backstreet Mix Street гэх юм шүү дээ. Backstreet Boys Boys гэж хэлдэг. Тэгээ бүжахын тоглолт дээр их гоё нэг сюрприз байгаа. Тэрийг бол одоо би нэг тааштай цааш ханж байгаа юм чи задлыг гэж бодож байна. Ирсэн хүн болгон тайзан дээр одоо 80-ийн тим одоо youngster струл цааш ханж байгаа үгүй. Ирсэн хүн болгон цай уугаа цайхад тоглолт үзээ тий. Тэгээд яг хоёр түрүү сая юм яриадс нөгөө бууз мууж чигнэж явж хийсэн нөгөө. Тэр буузаа жигнэж юу? Мэдээж тоглолтны бас одоо гол үүрэг оройл бас гүйцэтгэж байгаа бас ивент итгэгчдэр гэж бас байгаа юу байхгүй юу? Бор зүрхээрээ юу? Гэхдээ ер нь бол яг зүгээр хүмүүс ярьж л байна л да. Чи ч одоо ямар амар ивент итгэгчтэй юм бэ гэдэг зарим тэгдэй. Миний хэд найзуудынхаа компаниуд тавьчих юм уу гэдэг. Яг нь миний найзын компани дэше бол явна л үз. Тэгээ буруу зөрүү юм байвал бас хүмүүс хэлнэ л үз. Тэгээ хайхтар одоо яа гэдэгтэй надад сайхан туслалт дэмждэг. Оргилын дэлгэрэх ус гэж бас компани надад нэг сайхан шүлэг өгсөн Тэмротахын шүлгээр оргилын дэлгэрэх ус гэж дуу хийгээд тэгээд тэр компанидаа би баярлсан бас сайхан дуу хийсэн учраас тэгээд тэр дуу нэр нь их гоё нэр байсан учраас яг хоо бас энэ компани энэ ирж яваа цаг оргилын дэлгэрч ингэж ясыг бас жоохон уялдаа холбоо бодсон л та тэгээд за тэгээд энэ VZA гэж энэ манай ангийн хүүхдийн компани байна Leader Finance гэж манай найзын компани Volt Amper гэхээр нөгөө манай мэрэгжил тал руу ингээд орж идэг жишээтэй яг хөө таны компани юм гүү байхгүй яг энэ тоглолтын яг ерөнхий ивент тэгш бол ерөөсөө яг энэ дээр байж төрсөн юм энэ тамаараа тэгээд манай найзууд бол бас тусалдаг дэмждэг учраас найзуудаа баярлж талархснаа илэрхийлж байна. Урд урдны жилүүдэд болохоор манай өсгөр аваргын Батбаяр харцаг бас сайхан туслаж найздаа бас 2 CD-гийн одоо хэвлэгт нь бас тусалж бүүж барьж ингэж надад хэвлж өгч ирсэн. Тэгэхээр бас дунд сүвэр гэж өөрийнх нь компани байдаг. Тэгээд Батбаяртаа би өнөөдөр бас баярлж өгдөг. Тий босоогийн мөртөө ирэх хүн аялсыгээд бол идаа гэж дуу биш. Манай ширүү жамцахын шүлэг. Тий. За тэгэхээр бас манай дуучин Оюнбат маань мэдээж одоо хөгжмийн зохиолч Пүрвшүр ахын дуунаас ус дуулсан баг тий. Одоо энэ өөрөө чинь CD-н дээр бол ерөөхдөө 13 дуу л байна тий. 13 дуу. Тэгээ эндээс ер нь хэдэн дуу нэ? 13 дууны бит хоёрын 13 дууны 3 дуу нь бүүж авах байгаа хаа. Тийм үү. Тэгээ дургуцахгүй бол энэ амралтын сайхан орой үзэгчтэй зориулаад нэг дуунаас нэг баг тэгээ бол. Тий болов явах тий. Мэдээж бол яг үзэгчд бол уцтаал нэг аюу яриач гээл гойх л байх л та. Тий. Сайхан амарч байгаа шүү дээ. Тий одоо сайхан бууз гарч байгаа юм. Тий бууз гарч байна. 300 сүлэг бодог 30 цаас гэж. Тэгээд за ямар дуугаад болох вэ? Мэдээж бүжаахаа бит хоёр юу ачи. Энэ нөгөө бит хоёрын CD хоёулаа гэдэг гоё дугаар нэгдсэн. Би бол яг хуу зарим хүмүүс нөгөө нэвтрүүлэгт орохороо чи 20-ын дугаа юм уу зүрхэн нарангаад уулаач гэдэг байхгүй бит хоёроо тий. Би одоо ганцаар байгаа юм чи. Тэгтээ бас хоёулаа гэдэг бит хоёр хоёулаа гэдэг дуулсан доо. Тэгтээ тэрнээс нэг бод айлч. Тэгээд хэдүүлээ бас уулаад ингээд ярилцсан. За Боротой өдөр шүхэр дэлгэж хоёулаа болзоотой өглөө шүүдэр туучж хоёулаа бодлын чандад хосороо шүлэг тэрлэж хоёулаа осон суухтаж хосороо шүүр салдж хоёулаа хоёулаа алдсан чонсон хоёулаа зэ хоёулаа
зовсон ч жаргасан ч хоёулаа гэдэг нэг юм сайхан дуу байгаа. Жаргасан ч хоёулаа гэс. Бас юу яагаад бас зөөлөн дууллаа та. Танаа дээдлээ доотлаа гэдэг хамгийн чанга дуулал бас тий. Аа тий. Бас болохгүй шүү дээ. Бас болохгүй юу. За бууз гарсан байгаа. За сайхан буузаа идээд бүгдээр ярилцъя тий. Аа тэгээд бас тэр орноос бандгар бууз гарсан шүү. Балтар. юу Тэр буцаад ихэлсэн бууж бууз хамаагүй. Хамаагүй. Бүжиг яах чинь? тэр Сүүчрээ явлаа. За тийм. Тэр орноос үзэгчтэй бас холбогдсон. үзэгчтэйгээ холбогдоод 1941 гэсэн дугаар та бүхэн бас яг одоо холбогдож бидэнтэй холбох боломжтой. Амралтын сайхын орой манай зочид маань дөржин гудамж нэвтрүүлэгт бас ирсэн байна. За манай утас одоо бол нээлттэй байна. Ингээ үзэгчтэй холбогдъё. За сайн байна уу орой минь? Байна. Сайхан амарч гин үү? За сайн байна уу? Тийм байна. Оо за. зин сарн гэдэг юм. Темпахи хүүхэд. За. За баярлалаа дүү. За. За ирээрээ ах юм дөө. Хэдээд аваад үзэхэндээ. Аав эцтэйгээл ирэх баг. За энэ жоохон шарт тас бас хийчтэй. Тэгээ. Гэхдээ энэ шарлуулсан тос ах шиг юм. Шарлуулаагүй тос бол бас их сайхан. Одоо гэртээ хоол мод ээж амжааг байгаа хүмүүс яа энэ бидрийг хараад таа яаж Бондгорыг хараад бондгорч сайхан бууд идэж байна л гэж бодож байгаа та. За ингээ манай үзэгчд манаас холбогдож байна уу? За сайн байна уу? Сайхан амарч гинүү та? Сайхан амарч гинүү. За. Шууд нэвтрүүлэгт холбогдсоо. Өөрийгөө танилцуулахгүй юу? За. Бэмтэр. Ямар хүмүүс аваад юм Сая тааруулж байна. За тийм би танилцуулаад өгөө. За тийм. Тэгэхээр бол мэдээж бол манай өнөөдөр дөржин гудамж нэвтрүүлэгт хөгжмийн зохиолч Тун удахгүй одоо тоглолтоо хийж байгаа 18-ны тийм ээ 18-ны 19 цагт Монгол бүхэн өргөнд тоглолтоо хийж байгаа маш олон дуучидтай хамтарч ажилладаг дуучин Жавхлан Эрдэнэ цэцэг Болдбаатар Бямж жаргал за Бацаахан Мөнхбат Намсраа Норуу Ноён Бондгор Төр Мандах гэл ерөнхийдөө маш олон дуучидтай ингэж хамтарч ажилладаг хөгжмийн зохиолч Монгол улсын соёлын төрөний ажилтан Пүрэв Сүрэн гэж одоо ая зохиогч хүн оролцож байна. За мөн одоо хамтарч ажилладаг дуучдаас нь бас манай нэвтрүүлэгт зүгээр төлөөлж зүгээр манай нэвтрүүлэгт одоо хамтдаа зочноор ирсэн дуучин Оюун Бандгар дуучин Оюун Бат нар бас байгаамаа. За ингээ үзэгчтэйгээ бас эргэслээр холбогдъё байна. За яасах юм дөө? Дахиад холбогдсон уу? Одоо нэг нарийн Бандгар ахын талаар хийж байгаа. За одоо удахгүй да энэ 3 сард гэсэн юм төлөв явж байгаа шүү хадаа. Би та нарт бас сони юм хийж үзүүлэх. Сайхан. Тэгэл пледийн одоо тэгэл зарж байгаа газрын тухайн үед нь хилэндээ ах юм дөө. Яхан тоглолт моголт их төгөөл ирэхээр чамруу яри. За баярлалаа ах юм дөө. Том баггүй ер нь амжилт төсөй гэдэг үг ер нь би тийм дуудалцсан болоод ингэж байгаа юм урд нь анзаардаг ч үгүй аюу хийд болсон юм санагдах. Хүн бүхэн л амжилт төсөй гэл. Айлгэрсэн. Үдгчтэйгээ төр холбогдох байж. Бүж ах бас гоё юм хийж үзүүдий гэж тэгж чинь. Яг би зүгээр юу яасан? Сайхан шарт тостоо багсарсан юу яагаад гурил зураад болсон 10 гурил эдэн штэ. Тий. 10 гурилыг би та нарт бас сайхан юу яаж өгч үзсэн. Зурж үзүүл яа гэж. Зурж үзүүлээд цайтаа өгнө хийж танах чаран бууз хийцээ тий. Тий. Маг ер нь ирсэн зочтой ихэнх надад буузаар дайлчдаг л да. Тэгээ заримдаа залхуурахгүй бол гарынхаа хоолыг хийж өгдөг. Жоохон залхуурах үрх юм бол тэгээ сайхан бууз ингээд өгдөг тийм нэг. Тийм гоо. Одоо бууз идэж бас нэг үндэсний тий. Одоо орсон зочинд бол та нар тэгмэр юм штэ. Манад одоо тим аяг авч ирээрээ, ийм юм авч ирээрээ. Манай гэрт тэгэх юм бол өстой жинхэнэ бас гоё. Толгой ширмийг чанах хэрэгтэй байхгүй. Яваанда чанаа чанаа. Адууны Одоо адууны умс гита эдэр
зарим зочдтой сайхан бэлэг болгож өгнө. Гоё хүмүүсийг бүр сайхан залхуурахгүй сайхан байвал гарын хоол хийж гэдэг үү соёл сагсан буу заав. Эдэж идчихэд. Бараг болчлоо нөө. За яг би сая гараа угаацсан нөхцөө заяа. За наач ч гоё доо. За. Сайн. Жоохон багтаа гоор хийдэг байж л. Жоохон байхад ч одоо ингээл ээж Хамгийн гоё. Энэ нэг гоё дуу гэсэн нөө хорооны хэтэ аруулынхаа гэдэг шүү дээ нэг дуу гэдэг те. Тэр дуу шиг санаад орчлоо сая ингээ хорооныхаа хийгээл ингээл хорооны хэтэ. энэ бол яг хөө 10 гурлыг бол баг багт бидэрт гоё өгдөг байс. Тэгээд энэ гидс дотор янз бүрийн юмдлах сайн л гэж те. Тэгээд яг л ийм Хайр гэлтэй өөрөө хүүхдүүдтэй бол ер нь яг энэ мэтчлэн цай маяга чанж өгнө үстэй. Тэгээ ер нь эхэндээс тэгдэг байсан. Одоо сүүлийн үед бас ачаалаад байгаа юм. Нэг бол хэтэрхий их жоохон амарчлаад байдаг болсон юм уу? Гэхдээ одоо нэг юу яана? Одоо бас жоохон ганц 2 жилийн дараа ч юм уу одоо. Яг ухаанд ороод ингээд хүн чинь бас нэг яадаг шүү дээ. Манай аав одоо яах вэ гэдэг ч юм тий. Тий. Тиймэрхүү юмнуудыг нь бас зааж сургаж өгөхгүй бол тий. За цай болцсон. Цай ингээд шууд болчихж байна уу? Яг би зүгээр амарчлал ерөнхийдөө бол хийчлээ. Тэгээд тий. Бас их хамаагүй. Зүүч нэг ахтуурдаал тур таарж байгаа юм байна. Та нар амарч бууж ирнэ. Сайхан үндснийхээ хоолоор дайлна гэдэг чинь тийм үстэй. Хатуурсан юм биш үстэй пүүж аа. Мангар нэгэд одоо за энэ яаж унтрах вэ? Уг нь бол манай гондуураас таад ирж байгаа нэг гоё аваад идэв гэж бодсон баг. Тэгээд хоёроос жоохон залхуураад бодчихлоо гэж барьж байгаа. Гэтэ их гоё юм байна энэ танай ножиг удмж нэвтрүүлэг айл мал дээр хоол нэгдэж угаасах. Би чинь нэг зарим үед ингээ өдөр мөдөр амар их хачаалт ингээ ажил аягүй хэцүү ингээ телевиз, FM, студ ингээ юу гэдэг тоглолт ингэж байгаа өдөр өнгөрч юм ичдэг. Яг тэр дондор нэг хальт орж ирээд нэг нэвтрүүлэгт орон юм ичээл байгаа. Одоо энэ дээрээс ганцхан дотор байна. За яг тийм гал дээр чансан юмны амт. Гал тий бусдаар бол яг болцсон байна. яг л болцсон байна тий. Гэр эзэн чинь билээ. Аль нь ихтэй юм аль нь хэрэгтэй нэг. Намрын синдром дээр гардаг шиг нэ. Би ч одоо өнөөдөр л ирж байгаа шүү. Өнөөдөр ирж байгаа. Тэгээ ерөнхийдөө одоо би яг чи бортноороо сольж байгаа гэсэн үг. за тийм амар бол байна. За тэгээд хоёр ундаа болчихгүй. Биш дахиад энэ аяга байгаа. Тэгээ энэ хоёр аяган да. За. Яа болохгүй ээж л авч шүү. За бондор бос наша. Тэр юм сүчлээ. Батаа. Бондор нууц шол яг суурин дээр хэдэн бууцдаг юм. Хотлаа хитэн шаардаг. Бондор нэг 2 3 бууз хийлээдэж шүү дээ. Өстө өмнө хотлааш нэр хоол амжихгүй. За юмтмаа. Сая нэг одтой бүжиглэгээ шоунд орсон шүү дээ. Тэрэнд бол бүжиглээд бол нэлээд жин хассан уу? Хит хасчих. Ер нь яг тэдэд тагсан гэж үзээгүй болохоос 2 сар болстой би бол яг л айгуу тийм эвгүй яалаа шүү дээ. Ер нь хэр вэ? Хэцүү дээ. Бүжиглэх ер нь хэр вэ? Хэцүү. Зүгээр боцноор болдог юм биш үү тэр. За энэ нэг ийм учиртай л байхгүй юу? За сайхан шарт тос хийгээл. Тэгээд ялангуяа орой өмдөхтэй юм өглөө эрт нэг юу яхаар хонь монд явахаар хүмүүс чинь гоё ингээл уйг байгаад байдаг чинь өдөржин хоосон байгаад байдаг. Тэгэхээр энэ шарт тостой 10 гурилчин бол ингээд хүний ходоод их хижээгээд идэв. Тэгээ нэг өсөндөө одоо тийм бүрүүлц хөдөлгөөн ярьдаг. Тэр нэг сайн гэсэн нэг татхуу. Миний хийсэн бүтээгдэхүүн. Энд бол нэлээд гоё улбар шаргаж шүү дээ тийм ээ. Тийм ээ. Зурагтаар бол одоо яаж харагдаж байгаа юм бол Соёл харагдаж шүү дээ. Энэ нөгөө цааны нөгөө илдээ амар их хийсэн шүү дээ. 13 хийсэн шүү дээ. 13 хийсэн шүү дээ. 13 хийсэн. Цааны амт бол үнэхээр гоё шүү нэрээ. Янз юм байна. За Хотлаач ярьж байгаа юм шиг. За нэг гизэг үргэлжлүүлээ да. За энэ шүү дээ янз амт. Ингээд уусдгийн цай. Шаардтай 10 гурил. Тийм ээ. Мэдээж одоо хододны гөрүүлцэх хөдөлгөөнд сайн тий. Ийм одоо 10 гурилыг бас хийчихсэн. Бас танд баярлалаа. Хөгжмийн зохиолч тоглолт хийж байгаа хүний гарын цаг уун муу одоо сайхан 13 тий зурж гисэн 10 гурилын эднийг зураас ховор тохиол. цай яаж ин за цай асууя. Цай би бол угаасаа сүйтэй цай угаасаа нугсах. Гэтэ энэ жоохон гоё байна уу? Тий.
Над бол гоё байна энэ бол. Чай юу? Тий. Би анх удаага дууж үзчихэв. Яг тэр хөвсгөл цай лөө одоо усын тэр нэг цай байт юм байл. Яг энэ хаан кофе мофи шиг пакет хийсэн байт юм байл. Та тэрийг мэдгүй юу? Мэднэ. Тэр их бас гоё юм байл. Тэр идээтэй цай бол их гоё тийм. Тэр дугуулантууд гэж. Тэр чинь бүр манай тэр ер нь дээр үе хүмүүс ч тийм л дугуулантыг идчихээ яасан цайндаа хийжсэн юм чинь тэгэл эрэндээ тасцсан байхгүй. Тэгэхээр за үзэгчд маань бас нэлээд холбогдож байна. Тэгэхээр ингмээр байна. Нэг сайхан уран бүтээлийг бас үзэгчдэд зориулъя тэхөө. Таны одоо олон сайхан дуучдын дуусан, таны хөгжмийн зохиосон олон сайхан дууны фонд манай телевиз дээр байгаа. Тэгэхээр та яг өнөөдрөөр үзэж байгаа дөржин гудам нэвтрүүлгийг үзэж байгаа нийт үзэгчдэд зориулаад өөрийнх ямар уран бүтээлээс мэдчилгээ төвчүүлэх вэ? Тэгээд энэ уран бүтээлээр бас өөрийнхөө дотны найзуудаа ч гэдэг юм уу гэр бүлийн хүндээ бас нэг чин сэтгэлийнхээ үгийг хэлээ зориулахгүй. Мэдчилгээ төвшүүлээч телевизээр. Би үндсэндээ хоёр дүүтэйгээ хамт ирсэн юм чи. Бадралан Оюун Бат хоёрынхаа зүрхний наран гэж сайхан дуу. Айхоо зүрхний наран мандлаа алаг зүрхэнд минь хайр дэлгэрлээ гэдэг нэг тийм сайхан шүлгтэй. Тэр дууга зориулъя. Тэр заавчлаарай. Тэр дууга нийт одоо сайхан гэр бүл болж байгаа, сайхан хайраа дэлгэрүүлж байгаа залуучуудаа ялангуяа бас ингээд энийг хайрлж ханьсан сууж байгаа гоё хүмүүстэй зориулъя тийм ээ. Энэ үдшиш бас нэг сайхан дуу сонсоод бидний надад бол энэ би 13-ыг бас ийм гоё өнгөтэй болчихно гэж бодсонгүй тийм ээ. Тэгэхээр сайхан болох нь байх. Ер нь хүмүүс тэгдэж штэ. Идэ юуны цагаан сарын шиний нэгний боо их гоё өнгөтэй болохоор дэвийн боо яасан байна. Тэрнээс их гоё шатгаалж хүмүүс чинь бэлгшээдэг штэ. Би ч бас бодож илээ сая. За одоо ямар хуу цай чанах бол доо. Тэр гурил зуурах юм бол ямар хуу юм хийх бол доо гэж бодож ирсэн. Тэгээд их гоё амттай сайхан цай болохоор нь би бэлгшээж байна. Тэгээд танаа нэвтрүүлэгдчихсэн сайн сайхан нэг хүсье. Тэгээ Бадралан Оюун Бат хоёрынхаа зүрхний наран гэж дууга хүргэе гэж бодож байгаа юм болов? Байгаа нартай залуучууд зориулъя гэдэг чинь. За тэгээд энэ клипийг хамтдаа үзье. Хамгийн гол нь энэ дууны ай тий. Энэ дууны одоо хөгжим байгаа. Та бүхэн бас сонсоорой. Энэ дуунд бас дуртай ч хүмүүс бас маш их байгаа. Мөн одоо анх сонсож байгаа ч хүмүүс бас байгаа бах тийм ээ. Сувгсэл заарж захтаа л ингээд харуулад нэг клип үзчихдэг тий. Ингээд энэ дууны дараа эргээд одоо шууд уулзахдаа бид шууд одоо зочдтойгоо уулзаж зочд үзэгчтэйгээ шууд холбогдож эхэлнэ. За клип. За нэг чөлөөтэй явж одоо явж илээ. Энэ авч явах уу? Клип гарах хооронд тань явах уу? Тий, яг их удаан залгаж ийн хүн. Тийм бай. За тэр нэг би бас гарах гэж. За нэг үзэгч авчиж нөгөө. Тий, нэг үзэгчтэй холбогд. Байна уу? Оо, сайн байна уу? Нэг сайн байна уу? За би энэ бүрсүрэн гэдэг энэ цаашдаа уран бүтээлд нь бас нэг өндөр амжилт хүсье. За баярлалаа гэлээ. Тэгээд би бас нэг өнөөдөр бас ингээд олон сайхан залуучууд сууж байгаа бас өнөөдөр бас хариулж харж байна. Бас ингээд энэ ноён бондгоор дүүгийнхаа ингээд бас цаашаа ажил үүснэ. Сайхан уран бүтээлд нь өндөр амжилт хүсье гэж дүүгээ бас нэг ёо хана. Баярлалаа. Дүүгээ бас нэг баян харж явдیں۔ Тэгээд миний дүү бас нэг янз юмуд миний дүү бас нэг өөрөөхөө бас нэг битээ нэг өөрөөхөө нэг идүү дуртай юмуд өөрөөхөө нэг битээ нэг одоо юу хийдэг би тоогроод хэлээ даа. Би тэрээ бас нэг сайхан арт өмнө хавс нэг хайрч явдаг хүмүүсээ хавс нэг үгийг сонсч яваарай миний дүү бас Зөв. Тэгээд хүсчэн даа ханаас дүүсээ айгу хайртай шүү. За баярлалаа. Тэгээ бас нэг мэйгос нэг тийм юм жоохон доктор бодож аваарай яхан хэлээ мэд үү. За баярлалаа. Цаашдаа ажил үүснэ хана урагтаж юм хийчихсэн мэд үү. За баярлалаа. Тэгэхээр манай студид бас яг Оюун Батын нөгөө дууг тавих гэсэн чи бас хараа ороогүй байх юм тийм үү? Тэгэхээр бас манай студид шууд явж байгаа таа хүн бас уучлаарай. Тэгээ өөр бас нэг клипс өргөчдөг үү. За юу гэх вэ? Бондорынхаа дунд.
За миний найзыг тавья. За. Тий, гоё найзууд нь зориулъя. Бүх найзуудаа зориулъя тий. За, миний найз байгаа. Дутууг одоо та одоо найз нартаа бүгдэнд нь зориулах нь шүү дээ. Найз нартаа урилга паслж байгаа юм. Гэхдээ ер нь тэгээд маа найз чинь урилга энэ төр аваад итгэх юм дөө. Тэгээд за юу болж ийн өгшин найз нь одоо яах вэ? Их үү? Тоглолтыг яаж очиж үзэх үү энэ төр гээл ер нь болох бүх л талаараа дэмжиж тусалцгаад гэх. За энэ уран бүтээл бүгдээ хамтдаа үзцгээе. Тэгээд эргээд гэртээ уулзцгаая тий. Олдсон болов? Олдсон болов? Арай л олдоог байх шиг байна тий. Шууд явж байгаа юм чи. Манай дараагийн үзэгчтэй бидний яа. Тий. Байна уу? Бүгдээ ярьж илээ тий. Байна уу? Байна. За та шууд нэвтрүүлэг толбогдсон байна. Орой минь түргий. Танарт орой минь түргий. За. За. Би надаа хөгжмийн зохиолч чинь таних юм байна. Би нутгийн хүн байна. За. Би дас таны нутгийн сайхан цайг уугаа сууж байна. Үнэхээр сайхан цайтай байна. Хайр тийм бэ. Сая даван гурлаж үзэж. Хахаа хүрлээ. Энийг одоо манай хөгжмийн зохиолч өөрөө гараараа хийлээ шүү дээ өнөөдөр. Гүчээ таних баха манай ихчийг ургамал гээд. За. Тэдний дүүгийнх нь хөгж байна уу би. За. За тэгээ сайхан үлж гэнэ үү да. Сайхан үлж гэнэ үү. За уран бүтээл чинь маш өндөр амжилт хүсье. За баярлалаа. Одоо тоглолтын чинь маш амжилт хүсье. За гэлээ гэж. За Ноён Бандрач ч амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За. За баярлалаа. Нөгөө нэг сайхан гээд бас нэг дуу байгаа юу? Төр мандахын тий. Төр мандахын дуунаас тавьчих бас манай нэрч Бондгорын одоо миний найз нөхгүй нөгөө юу нээсэн тий сүүл дуу нь. Тий. Ямар дууг тавих вэ? Босоо юм дээр. Босоо хэмэртэй. За амин бол гэж яа хоёр гэдэг дуу болов. Амин бол гэж яа хоёр төмрийн бат сайхны. Манай нэвтрүүлгийн цаг одоо бас дуусч байгаа юм уу? За дүүл ерөнхийдөө бас нэг 10 минут байх шиг тий. За дүүл ер нь нэг ерөөсөө нэвтрүүлгийн төгсгөл яг нэг сайхан дууг нь хөргөж. Тэгээд тэр оронд үзэгчтэйгээ холбогдож байгаа. Үзэгчтэйгээ холбогдоод бас энэ хоёр уран бүтээлж байгаа CD-г бас өгөх хэрэгтэй байгаа шүү дээ. Бас тийм ба тий. Тэгэхээр харин CD-г яаж өгөх вэ шууд? Байна уу? За байна уу? байна. Орой минь түргий. За орой минь түргийа. За тэгээд манай орж байгаа зочдоос асуух асуулт байвал шууд асууж болно. Ямар ч тоглолтод амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд таны дурууд маш гоё дуунууд шүү. Тэгээд танаа гэр бүл танаа одоо хийж байгаа уран бүтээлд одоо өндрөөс амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд одоо энэ бос тоглолт чинь маш сайхан тоглолт болох хаа гэж бодож байна. Тэгээд урд нь таны тоглолтыг үзчихсэн л дээ. Айгүй гоё үлдээсэн. Тэгээд бас Монголын ард түмэнд тоглолтоо тавьж байгаад маш баярлж байна. За гэлээ. Тэгээд Бондгорд бас одоо бодломж ингээд энэ өстөнд цаашдын хавтаас өндөр амжилт хүсье. За. Тэгээд Бондгороос нэг асууж байгаа. Тэгэж Тэг асууж болно. Шууд асууж болно. Хариулахад бэлэн. Нэг дуудуулж өгөөч гэсэн. Шууд л. Ихний нэг баадгийн юм аа те. Нэг амжилт тусыг гэдэг дуугаас тэр дууныхаа айгүй гоё дуу болсон мэлээ. баярлалаа. Айгүй сонирхолтой. За клипээ хүрэхээс өмнө юу ч гэсэн Бондгорынхаа дууг үзэгчтэй хүрсэлт нэг сонсъё төхөө. За тэгээ энэ манай яриадсан дуу юм тий. тэгээ түрүүний яриадсан нөгөө гайхамшигт дуучин чичгоо ах юм зохиосон. Тий. Чи болоо чи. Самандын бүчгоо Тэгээд тэр утгаар нь би хэлчихэж байгаа шүү. хамгийн гоё бадгийн дуу юм. Яг 3 бад. Энэ хамгийн гоё бадг, хамгийн төгсгөлийн бадаг. Шууд хүүний палхит л гэдэг тэрний. Биш. Хамгийн гоё бадаг 3 дугаар гэхгүй. За. Тэгээд бүж явах дээр сайхан дууж үзлээ те. Манай бүж явах чи өөрөө таны хоолойг бас үзэгчд өөрөө бүж явах чи бараг шууд дуучин штэ. Тэг хоршоод тэг энэ хоршоод гоё ингээд хоолойг нь бас дууд нь дуучтай урлаг тунд бол бүрсүрэн гэж нэг дөөрөөс дуулдаг дууч нарай олон баг ш. Амар дуулаг юу ярьж байгаа. тий. Одоо Яг ингэж мингээд таны хоолойг Ноён Бондгорын хоолойг сонсъё. таны Бүж бас хамт дуу. хоолойг нь бас сонсгоё гэж байгаа. за.
За манай оператор барьцсан байна. Гэхдээ би энэ телевиз яг байна гэж бодохгүй байхгүй. Найз энэ да тий. Энэ хоёр найз. Хоёр ихтэй гадаадуудад илбэг байдаг. Гэхдээ монголчууд ойлгож байна. Би санаазоо. За баярлалаа. Синхронизацтай залуучууд тий гоё шүү дээ. Тэгээд хоёрын амьдрал ч гэсэн бай. Сайн мөхний гэсэн амжилт хүсье. Хоёр найз. За баярлалаа. Сайхан юу яагаад гэж. Уран бүтээл чи юу нэр. За хоёроо дуугаад болъё. За үзэгчтэй бүгд За ингээд амжилт хийгээд бас манай Пүүжийнхаа Жавхаахаа маань шүлгийн сайхан шин дууны ханыг бод гэж бас дуулж өгөө. Тэгээд төмөө болон сайхан ахан дүүстэй өнөөдөр н амарж байгаа Royal телевизийг үзэж байгаа бүх үзэгчдэд зориулъя. Бүгдэнд нь амжилт хүсье. Ирээн цаасанд хууртаж нутгаа зарахгүй төлөө эцтэй мөнгө биш түүхчин үлдэхийн төлөө эвээ мөхөд бүхлэж явахын төлөө Истэ ямар бат. Шуутхан үннийг пал хийлэн хэлхийн төлөө чамд би аз жаргал амжилтыг хүсье. Чамд би амжилт хүсье. Чамд би аз жаргал амжилтыг хүсье. Чамд би амжилт хүсье. Чим сайхан дуугаа. За бол байна. Тэгээ үг мөг бол манай Жавхаах маань бол яг одоо Монголын нийгэм өнөөдрийн амьдрал яг үнэн байгаа худлаа байгаа тэр сайхан бүх юмыг хийгээд манай Пүүжаах маань тэрэн дээр бол үнэхээр гайхамшигтай хүн тогтооход амархан хүнд гоё сонсголонтой аялгуулаг манай Пүүжаахыг ярьдаг дуус мус тэр аюу тийм гоё маневрлыг их гоё ийм хөдөлгөөнтэй зохиолч гэжтэй аялгуулаг зохиолч гэж ярьдаг. Өөрөө бас гой дуулнаа тэгээд айгүй одоо Пүүжаах дуулах гэдэг тий. Тэгээд одоо Пүүжаах дуулсан. За Пүүжаахын нэг сайхан дууг сонсъё. үгүй таялч одоо дуучин дагуулад ирэхээр хажуунаас намайг шараад тэр дагуулж исэн дуучин чинь таныг дуулах гэдэг Тэр бас өөрөө бас яг дуулна тий. Гардаж ганцаараа. Наа яг яаж дуулд юм бэ нэг үзэдэг Шалгачийг нэ шалгаж чиглэл хүмүүс тэгээд л. за би юу яа. Сон юмртай өрөнгөд дуугаад гайхамшигтай дуу шүү дээ. За тэр бас таны зохиосон Тий. дуу юу тий. Тэр дууганыг та яг нэг өөрийнхөө нэг хамгийн их одоо сонсогчд одоо сонсож байгаа хамгийн хайртай дуу байдаг шүү дээ тий. Үзэгчд сонсож шүү дээ. За зүгээр дахилт руу нь бол дээшээ гарч чадахгүй бах. Тэгээд За чадвар дээр надад огчихсан. нэг догчих тэгээд цэрийн шаргал дэнжидэр ханаа ширлэн тухалсан зэрэглээ хатарсан талаа хангалвыг уулжарахсан зөвхөн одоо Монголын нүрэл чулмын урсад билээ зорвоор амьдрах хороо босоо хэмрэлтэй эрхэн билээ. Энэ бол үнэхээр гоё дуу. Энэ Монголын эрчүүдийн бүгднгийнх нь одоо сонсох туфта дуу, дуулах туфта дууны нэг болсон. Тэгээ энэ дууны хөгжмийг бол мэдээж одоо энэ хөгжмийн зохиолч Хөрөмсөрөн гэдэг хүчхан очтой одоо Хөрөмсөрөн гэж одоо та нар одоо мал амар шарж шүү. За тэгээд энэ одоо нэг CD-г яагаад манай нэвтрүүлэг ерөөхдөө өндөрлөгдөх гэж байгаа болохоор бас нэг ганц нэг үзэгчтэй холбогдоод CD өгнө гэж байгаа тийм. За энэ CD-н дээр одоо яг дуунууд орсон байна та нэг уншаатаа. Гавьяа жүжигчин Жавхлангийн хайрын сайхныг Бадралмаагийн өгүүлэх юм ээжигээ буян жаргал дуучны аавын борлог морд Оюун Бат Бадралмаа хоёрын хоёулаа Монгол Улсын гавьяа жүжигчин Ариун Баатрын бурхан буурлууд минь Монгол Улсын соёлын иргэн ажилтан мөнх баярын аргагүй чамдаа тастаа Бямб жаргалын өмнгийн говь нутаг минь мөнх амьдралгээ залуу дуучин би зүрхний дуулал гэж шин дуу бай. Хайр хайран аялсан гэ. Залуу дуучин сүрэн ламын хайраар чамаага чимэлгүүл яхав дэ жаргаж уулаарэ. За ингээд маш их олон дуунууд байна. Дуучин одоо морины дуудуулдаг Наран туяа гэж дуучны маань үүлэн дамилсан хөлийг. За тэгээд Бондогрын миний найз
жигүүр, хайрын, үрлэгийн юмдүүжин, хилчин, Голдоотрын, ээжийн зэн за бүгдийг нэрлэлчихье. Тэр мандахын Монголороо гэдэг ингэ 20 гаруй дуу орсон байгаа. Дөнгөж саяхан 13 оны хэн дээр ирсэн юм CD бай. Тэгээд би бас дуучтай өгж амжаагүй явж байгаа. Гэхдээ яг одоо мэдээж уран бүтээлчдийн маань хамгийн охиолсон дээд нь бол эрхэм үзэгчд юм да. Тэгээд үзэгчдтэй зориу энэ CD-гээ бас өгье. Хэдэн CD гэж бодож байна? Гэхдээ ер нь нэг л CD бай. Нэг л тий. Одоо яг энэ холбогдож байгаа нь өчгөө. За шууд холбогдсон үнд нь хөө эсвэл яг ярилцъя тийм ээ. Тэгээ яриа. За тийм бас уухгүй холбогдож байгаа юм. Байна уу? За та шууд нэвтрүүлэгт холбогдсон байна. За та зургатаас жоо хол уцаар яриараа. За тэгэхээр одоо та бол бас их азтай тантай ярилцж байгаа CD-гээ өгнө гэсэн. Тэгэхээр бас манай хөгжмийн зохиолчтой бас та сайхан хэсэг хором ярилцах нэ гэж. За эхлээ сайхан өөрийгөө танилцуулахгүй тий. За. За тэгээд ер нь манай хөгжмийн зохиолчийн дуунуудыг ер нь хэр сонсдог вэ тий? Энэ талаараа бас манай үзэгчтэй бас хуваалцахгүй юу? Дуунуудыг бол ер нь сонсох дуртай. Ер нь FM радиогоор машин дотор явж явах хүртэл зарим нэг FM-үүдэр ер нь бол сонсогдож байдаг л та бас дуртай сонсох дуртай дуунууд бол байгаа. Тэ одоо зааваруулын тоглолтыг бас үзнэ гэж бодож байгаа. За тэгээд пужаах яах вэ? Та дуунаас нь мэдэх үү? За одоо бондгорын миний нөтлөө дуу байна. Тэр өөрчн бас нэг бас хэлээд байгаа дуунууд байгаа бас үгүй манай дуу санахгүй л гэсэн юм аа. Дулаахан намар одоо юу гэдэг нь төр мандах тийм бол сонсогдох дуунууд л та. За манай үзэгчдээ одоо бүгд л одоо ингээ хараад одоо тоглолтыг нь бас тийшээ үлээж л байгаа гэж бодож байна. За баярлалаа. Яг усаад байх юм байхгүй. Тэгээд шууд өгөхгүй. Танд одоо ирж байгаа цагч нь сайхан байг. Тэгээд таны одоо юу сонсон 9 цагаан хүсчин сайхан сэтгэжлэн бүтээх болтугай. Ирж байгаа цаг танд бас амжилтыг бас дагуулж явах болтугай гэсэн ерөөл тавь. Танд энэ CD-г бэлгэлээ. Мэдээж одоо энэ ихбэр дуулсны дараа та энэ маргааш ч юм уу холбогдож байгаа ирж авах нь үстэй тийм ээ. Тий, та утасныхаа дугаарыг хэлчихөө. Байна уу? Байна. Та утасныхаа дугаарыг хэлж би нэвтрүүлэг дуусны дараа тань руу залгаад овог нэрээ тань асуучдаг хөө. За 9977 95. За тэгээ баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэг дуусны дараа тань руу яриа. Манай телевиз дээр маргааш яг уу ерөөдөө гадуур ажил төрөлтөө гарахаар бол гарч явж байгаад бас ирээд авчираа тийм ээ. Тийм саяхан өгсөн дугаарыг тэгээ би нэвтрүүлэг дуусны дараа таны овог нэрийг бичээд авчина. Тэгээ та өөрийнхөө бичиг баримттайгаа энэ саяны өгсөн дугаартайгаа хурж ирээд CD-г аваарай. Би үүдний ресепшн дээр үлдээчи. Энэ гой дуунуудтай CD-г бас та хүмүүс мэдээ CD shop-уудаар худалдаж байгаа. Тий, Hi-Fi CD shop. Hi-Fi UB CD shop тийм ээ. Саяхан худалдаж шинэ CD. Дараагийнхаа үзэгчтэй энэ. За дараагийнхаа үзэгчтэй харин дуучин Оюунбат Бадралмаа хоёрынхаа хоёулаа нэртэй одоо энэхүү CD-г бас өгнөө. Ингээд сүүлийн одоо үзэгч холбогдож байна тийм ээ. За ингээ хамгийн сүүлийнхээ үзэгч нэг үзэгчтэй холбогдоод. Одоо та шууд залгсан авсан хүн бол шууд CD нийцэн болох юм байна шүү дээ. За Оюунбатын маань CD нийцэн болно. Бадралмаа хоёрын хамтарсан байна уу? Байна уу? Байна. За танд орой минь түргий. Мөө та холбогдсон байна. За. За та юу ягараа телевизээсээ нэгдүгээр холдоод хоёрдугаар яг уцаа чагнаад надтай яриараа телевиз чагдаж ярихгүйгээр. Тий. За эхлээ танилцъя бүгдээрээ та хэн гэдэг хүн холбогдвоо? Ганбаатар гэж хүн байна. За Ганбаатар. За тэгэхээр манай орж байгаа зочдоос асуулт байвал та асууж болно. Бүгдээр нь оруулгын өндөр амжилт хүсье. Бүгдийн француз хавцах дуртай. За. За нэвтрүүлгийг телевиз хамтарсан цагаар ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За тэгвэл шууд За баярлалаа. Та утасныхаа дугаарыг өгчихөө. 95 67 42 49. 95 67 42 49.
За нэвтрүүлэг одоо энэхүү гарч байгаа Дуучин Оюнбат Бадралмаа хоёрын хоёулаа нэртэй энэхүү бас шин цомгийг бас танд бэлгэлж байна. За тэгээ нэвтрүүлэг дуусны дараа би тань руу залгаад овг нэрийг нь асуу. Тийм байгаа. За баярлалаа. За амжилт хүсье. За ингээ манай нэвтрүүлэг шууд явж хандалж байна. Тэгээ манай доржийн гудамжинд энэ доржийн гудамжинд хүрэлцээр доржийн гудамж нэвтрүүлэгт бас оролцсон та бүхэндээ баярлалаа. Энэ дорж ич хүн бас их агуу мундаг хүн байдаг. Монгол улсад их зүйлийг хийж бүтээсэн ийм хүн байдаг. Тэгээ та ч гэсэн бас одоо энэ монголчуудынхаа монгол төмнийхээ сонсох чихний жимиг бас энэ сайхан дуунуудыг сайхан аялгуунуудыг бас зохиож явдаг. Одоо бас их амжилтанд хүрж байна. Бас цаашдаа өшөө их илүү амжилтанд хүрэх бах. Маш олон одоо гавьяа шагнал бас хүртэх бах гэж бас бодож байна. Мөн бас аваарай гэж бас танд хүсье. Монголынхаа ард түмнийхээ итгэлийг бүү алдаарай сайхан дуугаар үргэлж одоо чихийн зүрхийн зүрхэнд нь одоо хүртлэн сайхан мелаж яваарай гэж одоо сүрээ. Тэгэд үзэгчтэй бас төлөв өндөрлж байгаа юм чинь бас танд энэ өдөр бидний гэртээ урьж оролцуулсан хоёр одоо төвдөө баярлалаа. Аз жаргал хүсье та хоёрт. Мэдээж энэ телевизийг үзэн сууж байгаа их үзэгчтэй ч гэсэн биднийг бас үзэж хамт байсан та бүхэнд баярлалаа гэж хэлье. Дээрээс нь одоо Монгол төмний хамгийн одоо хайрлаж хүндэлж явдаг олон сайхан дуучдаас бүрдсэн одоо миний бас аялгауг нь хийж олон дуу хийсэн энэ сайхан тоглолт маань ирж яваа цаг гэж нэртэй энэ тоглолт маань бас болох гэж байна. Тэгээд 1-р сарын 18-нд 19 цагаас Монгол Өхөө өргөнд бас энэ тоглолт болно. Тэгээд Филедийг Монгол Өхөө өргөний кассаар худалдаалж байгаа. Тэгээд мөн одоо реклам дээр явж байгаа тэр утаснуудаар бас хөрвүүлж өгөх боломжтой. Тэгээд тийм байна. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Хоёр дүүдөөч бас баярлалаа. Сайхан байлаа. Нэг өдөр ч гэсэн бас ингэж сайхан газраас ирч энерги авах бол надад хуулийн хөтөө сайхан тийм хүсэл байдаг. Ярилж байна. За бонд 3 тоглолтын бүх сайхан дөрөнд хүмүүсийн мэддэг дууссан. Одоо 3 дахь цомог тий. 3 дахь цомог бас хүн болгоны мэддэг дуртай цомог болсон. Би бол ер нь ахыхын тоглолтын дээр бүх сайхан ирсэн хүмүүстэйгээ хамтдаа миний найз дуугаа амжилт хүсье дуугаад болно. Тэрэн дээр бол би нэг сюрприз задлахад одоо тоолж тоймшгүй гайхамшигтай бүжигчтэй өөрөө бүжиглээ дуулна гэж би бол. Тий. Тэгээ би бол одоо тэр бүжигчний тоомог бол одоо хийж гаргаж болно. Тэгэхээр тогтоож одоо амжаагүй байгаа. Тэгэхээр бол одоо гайхамшигтай бүжигчтэй л гэсэн үг шүү дээ тий. Тэгээ манай хатан туул гэж хамтлаг байдаг Монголын бас мундаг. Тийм сая дамагттай бүжиглээд манай бортоор манай багш гээл хатан туул гэж хамттай хамтлаг. Миний бас ахын хийжсэн сайхан дуун дээр бүжиг тавиад хамтдаа клипийн бол сая хийгээд дууссан. Одоо яг монтажны үйл ажиллагаан дээр явж чинь таалга бит явж чинь. Тэгээ хатан туул хамтлагийнхаа даваас манай жавхах бүжиг ахмад урын хийсэн энэ гоё дуун дээр ингэж зүрх сэтгэлээ гаргаж Royal Palace Royalд нэг өдөр чинь бол 40-50 бүжиг шийдсэн ингээд тий. Тэгээ хатан туул хамтлагтаа бас баярлаа. Тэгээ дээрээс нь бүжигхийн тоглолтод сайхан тэгээд очиж дөө Монголын бүх гоё найзуудтай хамт дуулмаар байна. Тэгсэн бүх хүмүүсийн амжилт төсгөөлнө. За тэгээд үнэхээр их сайхан тоглолт болно. Тэгээ уулаасаа их гоё энергитэй андаа гоё зүйтэй гоё залуучдын хүмүүсээс бүрдсэн тоглолт. Дээрээс нь манай бүжиг маань бол 16 дамжуулсан шүү дээ. Тэгээ удахгүй за нэг 30 жилийн дараагаас 16-гийн тэрэ бол тэгээд пүрсрэнгийн годамж болох байлгүй тий. Тэгэж харин тий уулаасаа тэгэж домог болтлоо явнаа. Тэгээд ихний 3 гарах цомог бол тийм байгаа шүү. Тэгээд за юу бат. За тэгээд өнөөдөр бас та хоёртаа баярлалаа. Бид гурыг урьж оролцуулсан те. Тэгээд би бол товчхон. Тэгээд 3 сарын 13 оны 1 сарын 18-нд 19 цагаас ганцхан болох Монгол улсын соёлын дөрвөн ажлын айц хөгч Пүрүсрэнгийн энэ сайхан тоглолтод бүгдээрээ ингэж урьж байна. Тэгээд бүгдээрээ тэнд сайхан уулзцаая л гэж хэлье. Тэгээд баярлалаа. Тэгээд нэг ганц юм онцлоход одоо хүмүүс ингэж ярьдаг да надад хаад үү? За ингээд бүгдийг би мэдж байна. Энээс хойш мэдхээ байжлаа шүү гэд ингээд ярьдаг. Энэ залуучууд маш хөдөлмөрч залуучууд гэж би өөрөө ойлгож авдаг өөрөө. Яагаад гэвэл энэ залуучуудын маань хийж байгаа уран бүтээлүүд дандаа л монголчуудад хүрж байгаа уран бүтээтэй. Тэгэхээр яг зүгээр олон дуучин байна, олон дуу дуулж байна энэ төр гэж хүмүүс бас надаас асуудаг л да. Тэгэхээр би бол ингэж боддгийг.
тэр орой маш их олондоо дуулж байх юм бол магадгүй тэр хүмүүс их эрчнийг авах болов. Тэгвэл би уйдсан дуу хийж өгөөг юм аа энэ усуудад. За миний дуу уйдгартай шүү гэж би хизээж бодож байгаагүй. Гэхдээ өөрийгөө би эрхлэн амтах гэж байгаа юм уу? Өөрийгөө хэтэрхийх төвлөх гэж би энийг хэлээгүй. Хамгийн гол нь энэ залуучууд бас л энэ гавьятууд шиг энэ соёлын тэргүүний ажилтан энэ хүмүүс шиг бас л хөдөлмөрлөж яваал улсууд хинч байсан амаагүй миний тоглолтод орж байгаа дуучид маань уран бүтээлээ өргөг, аав ээж нь хараг, аав ээж нь бас л нэг сайхан хүү төрүүлснийгээ, сайхан охин төрүүлснийгээ бас хараг л дээ. Миний хүүхдүүд бас ийм сайхан дуу дуулдаг шүү, ийм сайхан юм хийдэг шүү. Бид бүгдээрээ л бүхэл юм нойлоос эхэлсэн бүхэл юм ингэж одоо амьдралын шалгуураар ингэж явж байгаа усуд учраас бүгд жаргал зуулан бүх юма мэдлэлцэж байх хэвээр бүх юмгаа бас ард түмдээ мэдүүлдэг байх хэвээр тэрнээр дамжаад амгадаг төм олон маань бидний энэ уран бүтээлийг яаж бүтдэг босдгийг бас ойлгодог байгаасаа л гэж би бодсондоо олон сайхан дуучтай бүгднийг нь оруулсан. Одоо энэний цаана бас гомдоод үлдэж байгаа ч хүн би орохгүй үлдэж байгаа ч одоо усуу зөндөө би тэгэхээр бас энэ болгоныгаа бас би тэр нь тэгээд орсонгүй энэ ингээд орсонгүй гэхээс илүү бас шалтгаан байгаа янз бүрийн бас дуучтай маань зарим нь хөдөө гадаа явсан байна. Зарим нь одоо гадагшаа явсан байна. Зарим нь мөр одоо оролцъё гэсэн хүсэл байсан ч одоо бас энэ тоглолтын програмд бас үнэхээр бас нэг заа чи одоо дараа жилээс орно штэ гэдэг ч юм уу тий. Ингэж өгөөч гэж би гуйсан учраас энэ зарим дуучид маань бас ингэж оролцож чадаагүй тийм талууд бий. Гэхдээ энд байгаа дуучид маань бүх сайхан дуунуудаа дуулна. Төмөн олон маань тэр өдөр нэг оройг сайхан байх болно. Хамгийн гол нь энэ тоглолтын маань онцлог юу вэ нөхөр би одоо тоглолтынхаа сценарийг одоо өөрөө би бичээд чи яг энэ дуугаа дуул гэж би хэлэхгүй дандаа миний дуунуудыг дуулах болно. Тэгээд дандаа миний дуу дуулсан улсууд маань одоо яг дуртай дуугаа дуулах. За яг одоо өөрийнхөө эмоцоор тэр үзэгчтэйгээ хамтарч дуулна уу, шин дуугаа дуулна уу энэ бол өөрийнх нь мэдих асуудал учраас дуучид маань энэ дээр бас яг илүү их онцлогтой байгаа болов уу гэж ойлгож байгаа. Тэгээд танаа нэвтрүүлгийн хамт олон танаа одоо гэртээ зочлуулсан тааханд баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд та бүхэн сайн сайхан хүсье, амжилт хүсье. За баярлалаа. За ингээд эрхэм мөндөд үзэгчтэй манай Royal HD залуусын телевизийн Доржийн гудамж нэвтрүүлэг Доржийн гудамжнаас та бүхэндээ өнөөдрийн дугаараа шууд хүргэлээ. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхний ирж буй 7 хоног амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. Ингээд та бүхэн үргэлжлүүлэн Royal HD залуусын телевизийг сонгоо үзээрэй. Баяртай үзэгчтэй. Баяртай үзэгч сайхан амраарай.